Энэ агаар орчны бохирдлыг бууруулах ажил маш чухал ажил. Олон жил олон дарга нарыг лобби хийж татвар төлөгчдийн мөнгийг үргүү зарах болгосон төсөл. Үүний жишээ бол 2018 онд хэдэн тэрбум марын мэддэхгүй нийслэл хот нуугаад байгаа сайжруулсан түвшний үйлдвэрээ бол хаачихсан. 2 газар байгуулсан. Одоо байгаа мэдээлэлээр бол 1.5 их найдын өртөө энэ үйлдвэр. Энэ өрийг мөн татвар төлөгчд төлнө. Тэгээ энэ үйлдвэр хааж ийн гэдэг бол энгийн логикоор сайжруулсан түвш бол шаардлага хангахгүй байна л гэсэн үг. Тэгээ энэ үйлдвэрийг яг хэдэн төгрөгөөр барьсан юм бэ? Яагаад ийм их хэмжээний өр үүссэн бэ гэдэг асуулган дээр огт хариулаагүй. Эрчим хүчний яам хот мэднэ гэдэг ерөнхий хариулт өгдөг болсон. Монгол улс нэг засгийн газартай нэгдсэн улс. Яагаараа ингэж хариуцж байгаа яамдууд нь хот мэднэ гэдэг болсон юм. Хот гэж тусдаа засгийн газар бий болсон юм уу? Хот шийдэн хот мэднэ гэдэг хариулт өгсөн. Хоёрд өнгөрсөн жилийн сонсгол дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаар орчны энэ сайжруулсан түлш, коксон түлшийг түлээд дотоод орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг судалгаа хийгээд дууссан. Энэ дүгнэлтийг яагаад нуугаад байгаа? Энэ дүгнэлтийг хизээ ил болгох юм бэ? Энэ дүгнэлт гарсан байгаа шүү. Иргэдэд байгаа эргэлзээг нэг тайлмаар байна. Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор бүгд найрамдах хятад ард улсаас 226 тэрбум төгрөгөөр авж байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар судалгаа байхгүй. Надад ирж байгаа судалгаа бол энэ нүүрс мөн үл гэдэг судалгаа. Нүүрс юм чинь нүүрсэл гэж гарна шүү дээ. Энэ нүүрсийг шатаахад дэгдэж байгаа хийн үнэр нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаад иргэдэд нэг танилцуулаач гэдэг ийм хүсэлт ихээр ирж байна л да. Гуравт энэ Монгол улс нүүрсний асар их баялагтай атлаа. Өөрсдийн коксон түлшийг 1 тонны 175 мянган төгрөгөөр борлуулдаг атлаа. Буцаагаад 1 тонны 1 сая 130 мянган төгрөгөөр авж байна. Яагаад бид нар дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглахгүй өндөр үнээр хагас коксон түлшийг худалдаж авах ийм шийдвэр гаргасан юм бэ? Энэний чи үр дүн өнөөдөр за хариулт гараа өргөрөө. Хэдэн номер? 4 номер. Өөрийгөө танилцуулаарай. 6 номер. Баатархүү гишүүний асуултанд хариулъя. За сайжруулсан түвшний үйлдвэрийн гарсан зардал за яагаад хаагдсан ямар үйл ажиллагаатай одоо явж байгаа талаар 5 дахь түвшин захирал миний дараа хариулаад явчихна. За олон улсын байгууллагуудын судалгаа өнгөрсөн утааны сонсголын үеэр бол гарсан шийдвэрүүдийг бол хэрэгжүүлээд явж байгаа. За яг одоо бол бид нэр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад за тухайн айл үрхийн дотн болон гадна агаар орчны бохирдлын бол хэмжилтийг бол хийгээд эд дундаа бол ороод явж байна. За өмнө 9, 10, 11 сард бол айл үрхүүдэд бид нэр сайжруулсан хагас кокс барьцтуулагчгүй нийтлэнгийг бол айл үрхүүд бол 3 сонголтоор бол авлгаж ирсэн. 12 сараас 2-7 хоногийн өмнөөс эхлээд бүрэн кокс руу орсон байгаа. За ингэснээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан бол бүрэн судалгаа дээр энэ 3 түвш дээр хийгдээд явж байгаа. За анхны эхний дүгнэлтийг 12 сарын 10-наас 15-ны хооронд бол танилцуулна гэсэн урьдчилан байдлаар бидэрт мэдгдсэн байгаа. За энэ дээр бол бид нар хамтраад явж байгаа. Дэлхийн банктай бид нар эдийн засгийн үр ашигын талаар судалгаа хийцэн явж байгаа. За тухайн айл нь газ руу, хагас кокс руу, сэрдээгт хичим өч рүү шилжснээс тухайн айл өрхийн эдийн засгийн хувьд нь ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх нэ гэдэг судалгааг бол хийгээд явж байгаа. Койкотой бид нар хамтаад энэ газан шилжилтийн үед эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүдийг оруулах ёстой вэ? Ямар стандартуудыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Эрх зүйн хувьд
ямар акт хуулиуд орох ёстой вэ гэдэг дээр бол Солонгосын койкатай бол хамтраад явж байгаа. За яагаад кокс гаднаас аваад худалдаад байгаа гэдэг асуултанд хариулъя. За манай Монгол улсад бол яг одоогийн байдлаар Улаанбаатар хотыг хангах коксны үйлдвэр бол байхгүй. За коксцсон нүүрсийг бид нэр оруулж ирээд за тухайн юугээрээ коксцсон үйлдвэр байхгүй учраас тухайн нүүрсийг оруулжод агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бол ажиллаа явж байгаа. За 10 сард та бүхэн бас сонсон бах 10 сард урьдчилан дүнгээр бол хүхрийн хий бол 40%-аар за нөгөө нэг яригдаад байдаг тоосонцор буюу PM10 18%-аар PM 2.5 9%-аар бол буурсан үзүүлэлт бол гарсан байгаа. 11 сар дээр харьцуулахад хүхрийн хий 39%, PM 10 23%, PM 2.5 7%-аар бол буурсан. За энэ дээр сарууд бол бид нэр өмнө сайжруулсан нүрс, кокс нүрс, барьцдуулагчгүй мидлингийн 3 нүрсийг хамтд нь бол хэрэгжилж исэн үед бол гарсан эерэг үзүүлэлтүүд байгаа. 12 сард бол яг цэвэр хагас коксыг бол хэрэглэснээр ямар үзүүлэлтүүд, ямар эерэг агаарын чанарт бол эерэг үзүүлэлтүүд үзүүлж байна. Аль тал дээр эерэг сөрөг үзүүлэлт байна гэж гарч ийн гэдэг судалгааг бол гараад бол явнаа. За хагас коксжуулсан. За нэг минут. 1 минут үргэлжлүүлээ шүү. За хагас коксын үйлдвэрийг барих тэзүүн одоо 95%-тай Эрдэс Монгол дээр бол хийгдэж явж байгаа. Энэ сарда багтаа дуусна гэсэн хариуг бол Эрдэс Монголоос өгсөн. Эрдэс Монгол дээр тэзүүн дуусгацсны дараагаар засгийн газрын хурлаар ороод нийслэл энийг хэрэгжүүлэх үү, Эрдэс Монгол нь тэзүүгээ хэрэглэснээр хагас коксын үйлдвэрээ цааш нь хэрэгжүүлэхээр байраад явах уу гэдэг шийдвэр гарна. Хэрвээ нийслэлд ирэх юм бол нийслэлийн бидний судалгаа аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа 18 сарын дотор Багнуурын уул уурхайг түшиглээд хагас коксын үйлдвэрийг бол барих боломжтой гэдэг бол судалгааны дүнгууд эхнээс бол гараад ирсэн байгаа. За ямар ч юм бол хагас коксын үйлдвэрээ барьж иж бид нэр хагас коксыг бол гаднаас импортж оруулах гэдэг асуудал бол зогсоох. 7 номер нэмж хариулна. За сайн бацхан та бүхэнд өнөөдрийн мэнд төргий 5-7 түвш компаниг гүйцэтгэх захирал Эрдэнэ 2. За Баатар хүүгшүүний асуултанд хариулъя. За энэ 7 жилийн хугацаанд авсан нийт үр төлбөр бол одоо яг одоогийн байдлаар бол 1.5 их найд тэр хүрсэн байгаа. За үйлдвэрийн үндсэн хөрөнгө оруулалт бол баруун за төвийн үйлдвэр, зүүн бүсийн үйлдвэр гэдэг ингээ 3 үйлдвэртэй байсан. За энд үндсэн хөрөнгө оруулалт бол 380 тэрбум орчим. За баруун болон төвийн бүсийн үйлдвэрт бол салгаад ирэх юм бол 120 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. За үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхдээ баруун үйлдвэрээс эхэлсэн. За өртөг зардал багтаа маш одоо ихтэй, бүтээмж багтаа маш олон шугамуд ажилладаг байсан. 5-7 түвшин компанид одоо нийтдээ ерөнхийдөө 20 үйлдвэрлэлийн шугам ажилладаг байснаас үе шаттайгаар бууруулж үйлдвэрлэлийн 1 минут 7 номер. Шинжлэлийг одоо үйлдвэрийн бүтээмжийг өсгснөөр одоогоор бол 3 шугамтай ажиллаж байгаа. За байгаль орчинд сөрөг нөлөөтэй байна гэдэг. За үндэсний орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2024 оны тогтоол. За Монгол Улсын засгийн газрын 21 оны 9-р тэмдэглэлээр одоо энэ үйлдвэрийг хаасан зүйтэй байна гэсэн юм шийдвэрийн дагуу баруун болон төвийн үйлдвэрийг одоо хаасан. За олон шугамтай ажиллаж байхад бол 5-7 түвш компани ажилчид 3800 дээр ажилладаг байсан. Өнөөдөр бол 800 хүн ажиллаж байгаа.